Илэмжийн новын хэлсэн нэг үг надад юу сэтгэлээс гардаггүй. Бид нар бол яхаваа хайлмаг туваа бүрээ өвөр Монголд одоо гэ бусын яриад идэг. Алтайчуудаа бид нар мартдаг шүү. Нэг бити мартаараа гэж бүр аминчлан захижээснийг маш тод санаж байна. Би ч тэр санаж байна. Яг таны хийсэн зээг санаж байна. Энэ алтай байгаа шүү. Алтай бити мартаараа та нар гэх тий. Яг үнэ. Тэгж хэлж байна. Одоо тэр Алтайд байдаг музейд бол яа харахгүй одоо манай ойрдуудын хувцс одоо бүр байдгийг би бүр маш сайн тод санаж байна. За бас Горны Алтан ануухны нэрмжит үндэсний музейд маш сонирхолтой дэлхийг тонслогсон. За одоогоос 2600 жилийн өмнөх одоо Парикта Швестийн гүнжин олдвор хадгалагдчих байдаг. Укокийн гүнж гэсэн одоо нэрээр дэлхийд нэлээд алдаршсан. За энэ олдврын өвөрмөц шин чанар нь бол биеийн дээрх шивээсүүд. Ялангуяа тэр эмэгтэй зүүн мөрөн дээрх мушгирсан биетэй Ангри хэв маягийн эвэр бууга зэрэг турайта амьтдыг бол дүрсэлсэн байдаг. За доор нь бас ижил байрлал толгоогоо одоо хоош шидсэн хуц гэх мэтлэн одоо маш нарийн төрөлтэй шивээсүүд байдаг. За бас нэг онцлог нь бол энэ эмэгтэйн толгоон дээр алтан цаасаар хийсэн модон дүрсээр чимгэлсэн өндөр оройтой одоо энэ хиймэл үстэй парик байсан. За энэ нь одоо 13 дугаар зууны үеийн Монгол эмэгтэйн богтго малгаан үндсэн хэлбэрийг одоо санагдуулсан ийм өндөр оройтой байдаг. За иймэрхүү өндөр оройтой малгаан бит олдврыг Оросын археологч Сергей Руденко Пазирикийн 5 дугаар гушнаас олж дэлхийд дахина одоо бас нэрд гарч байсан. Үүнээс үзэхэд хожмын Монгол угсаатны эхнэр хүний толгоон өмсгөлийн гол шинж төрхийг хадгалсан малгай бүр манай эртний өмнөх 5-аас одоо 3 дугаар зууны үед өмнөд Сибирь Алтан уулархав бүс нутагт байсныг одоо гэрчлэх талаар манай Эрдэнэт одоо өөрийнхөө Монгол эхнэрийн богтго малгай номонд одоо тодорхой бичсэн байдаг. За энэ одоо Швестийн гүнжин олдврыг 1993 онд Новосибирскийн археологч Наталья Викторовна Пласмак нөхөртөөгөө олж олсон байдаг. Тэгэхээр энэ Натальягийн хувьд бол одоо маш сенсацтай олдвруудыг ажилтдаг. Тэр бүр одоо хэвлэлд мэдээлэл өгөөд байдгүй, баргийн хүн олж уулзах хэцүү. Дэлгүүд нь ч гэсэн их олдсон муутай, өндөр үнэлгээтэй байдаг. Гэтэл маш гайхалтай тохиолдолд энэ одоо ховор зочин манай музейг сонирхож одоо өөрийн ирсэнд биднийг одоо бүр үнэхээр гайхшруулж ирсэн. Бид нилээд тухта ярилцж манай одоо бяцхан музейг сонирхож ЮНЕСКОд тоглосон Монгол улсын нууц товчон гэсэн театрчлсан тоглолтыг удаан үзэж ийм олддгүй ховор зочинтой бид нар одоо уулзч өөрийнхөө бүтээлийг таниулж за энэ хүнээс бас зарим нэг эргэлзээтэй одоо өөрийнхөө бодол санаж зүйлүүдийг бас асууж лавлаж эргэлзээг тайлсан маань одоо их сайхан үйл явдал болсон юм аа.